Санхүүгийн талд бол одоо төв шампуу авах нь байнга хоолыг авах нь тий. Тэгээд эмнэлэгт очиж вакцин хийх нь. Нэг вакцин одоо хийхээр хэд байх вэ? За тухайн ямар тухай төрлийн вакцин хийж байгаас шалтгаалаад өөр үнэтэй л байх л та. За нэг дунджаа нэг 30-аас 40 мянган төгрөг ч юм уу те. Тэгээ жилдээ нэг удаа тий. Яг баг бахт 2 баг дээр түрүүн байсан шүү дээ. Тэгэл жилдээ нэг удаа 2 вакцин хийлгэж байна. Тэгээд 3 сар тутамдаа үржлэн сэргээдээд боломжлогын зорилттой туулга буугаад явчих нь байна. За ялангуяа энэ нөгөө баг үлд одоо жижиг байгаа шүү дээ. Гөлөг юм чин амархан хэрвээ нөгөө өвчин мэдэмтгий байдаг байхгүй. Тэгэхээр дөнгөж л одоо бөөлжөөч юм уу цэцэг номороод ингээд ирэхэд нь л эмчтэй үзүүлж арга хэмжээ авахгүй бол зарим хүмүүс нөгөө одоо сошиал орчин хүссэн хүмүүсээс асуу. Ингүүл яах вэ гэдээ асуучдаг байхгүй. Тэгээд зарим тохиолдолд одоо гудах тусцсан амьтанд яах вэ гэдэг ингээ асуунгууд аль хөвчих гэдэг. Тэгээд тийч алкоголны төлөвний юу ч юм бол амьтанд өөр нөгөө өвчин дээр нь шууд төхүүлнэ шүү дээ. Тиймэрхүү зүйлүүд байгаа. Тэгэхээр аль болох дөнгөж өвдөөл ингээл шинж тэмдэг үзүүлэнгүүд нь үзүүлэх чинь бол эмчилгээч бага орно, оншинч хурдан тодорно. Тэгээд эдийн засгийн хувьд бас нөөсөө яах хэлсэн шүү дээ. Хэмнэлттэй байхгүй.